Саян телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалч үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің оргил цаг жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Наурыз баярт зориулсан Монгол улсын улам нэмэх зан авдигаажин нэрэмжит хүчит 48 бүхийн барилдаан аймгийн спорт цогцлборд энэ сарын 19-20-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Наурыз мейрамына орай Монголия мемлекетінің улам нэмэх күні деп аталатын Әбдіғажы атындағы 48 палуанның күресі аймағымыздағы спорт сарайында наурыз айының 19-20 күндері аралығында жүрілді. Наурыз баярт зориулсан Монгол улсын улам нэмэх зан авдигаажин нэрэмжит хүчит 48 бүхийн барилдаан аймгийн спорт цогцлборд энэ сарын 19-20-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Урин дулаан цаг ирж мал төлөж навшногоо дэлгэрч яргуу цэцгэлсний баяр буюу Наурызын баярыг тохиолдуулан жил бүр хүчит бүхийн барилдаан зохион байгуулалт уламжлалтай. Энэ жилийн хүчит бүхийн барилдаанд нийт 48 бүх хүчээ үзэн барилдлаа. Эрхэм хүндэл Баялгийн аймгийн бүх спорт сонирхогч, үндэсний бүх сонирхогч та бүхнийг өнөөдрийн амар амгалан айлтгая. Та бүхэнд Казахын Наурызын баярын мэндийг дэвшүүлж, өнөөдөр болж буй Монгол улсын зан тэрдэх баян Авдигаажин нэрэмжит бүхийн барилдаан өнөөдөр амжилттай явагдаж дуслаа. Авдигаажин зан бол ардын хуульчлалын 25 жилийн ойгоор эхний 8 зан төрсөн тухайд тэр 8 загны нэг нь манай бахархал болсон тэрдэх баян Авдигааж гуай юм аа. Одоо ирж буй нийт Баялгийн аймгийн ард түмэн та бүхэнд Наурызын баярын мэндийг дэвшүүлж та бүхэн сайхан баярлаарай. Ах дарангыз мол болсын, улс дарангыз он болсын. Загс баярлалаа. Аймгийн арслан эрхээ булаанд төрүүлж аймгийн начин үзгээрс үзүүрлэн аймгийн начин Батуул шүүгөрлөө. Бөхчүүдийн шагналыг аймгийн засаг дарга Галамхаан засаг даргын орлогч бөгөөд аймгийн үндэсний бүхийн холбооны тэргүүн Хавал, таван богдын бүрэгдүүд дэвжээний тэргүүн Нурлаат, аймгийн биеийн тамир спортын газрын дарга Бик болоод нар тус тус гардууллаа. Юуны өмнө та бүхэнд баярлалаа. Тэгээд 2017 оны Наурызын хүчтэй 48 бүх барилдаж төрүүлсэнд маш их баяртай байна. Бас Монгол улсын улам нэмэх зан Авдигаажийн нэрээр жил болгон барилдааны явуулдаг юм байна. Энэ жил Улаанбаатар хотоос албан ёсоор ирээд барилдсан. Авдигааж ахыхаа уран хурц барилдааныг өгөөсөөгөө л эрүүл дэвшүүлээд барилдаанд оролцсон байгаа. Тэгээд 2017 он айл болгон Аз хэмжээтэй эрүүлэг сайн сайхын бүгдийг хүсээрөөё. Манай Баялгийн аймгийн нийт ард иргэдэд та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн Наурызын баяр зүрсэн барилдаанд 2 дахь байранд орсонд баяртай байна. Тэгээд бид Баялгийн шүдтэй Наурызын баярын мэнд хүргэе. Сайхан баярлаараа, сайхан надараа гэж хэлж дэвшүүлье. Улсын хурлын хамгийн залуу гишүүн Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн арчтал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Гантулга залуу малчтай дэмжих аяны хүрээнд Монгол орноо бүтэн тойрч яваа бөгөөд өнгөрөгч амралтын өдөр манай аймагт хүрэлцэн ирж Сагсай сумын залуу малчин Жамбэгт 50 төлөв хандивлаад буцлаа.
Ұлы құрылдың ең жас мүшесі, Халық партиясының қасындағы Монғолия студенттер одағының басшысы Қантолық, жас малшыларды қолдау жобасы аясында өткен демалыс күндері аймағымызға ат басын бұрып, Сақсай Сомонның жас малшысы Жәнібекке 50 ұл малды табыстады. Улсын их хурлын хамгийн залуу гишүүн Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчлал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Гантулга залуу малчтай дэмжих хаяны хүрээнд Монгол орноо бүтэн тойрж яваа бөгөөд өнгөрөгч амралтын өдөр манай аймагт хүрэлцэн ирж Саксай сумын залуу малчин Жамбект 50 төлөг хандивлаад буцлаа. Мөн түүнчлэн Монголын поп опера өвөр тураа хамтлагийн тоглолтоор Баян-Улын ард түмэндээ бэлэг барьж тоглолтын үеэр Саксай сумын залуу малчин Жамбект 50 төлөг хандивлсан юм а. За Монголын Марийн спорт залуу ээлжтэй холбоо батламж Монголын Марийн спорт залуу ээлжтэй холбооны Баян-Улын аймаг дэх салбарын анхдугаар жуулганы хурлын шийдвэрийг үндэслэн Сэргчэн таныг Монголын Марийн спорт залуу ээлжтэй холбооны Баян-Улын аймаг дэх салбарын тэргүүнээр батламжлаа. Улсын их хурлын гишүүн Монголын Марийн спорт залуу ээлжтэй холбооны ерөнхийлөгч Гантулга Баян-Улын аймаг 2017 оны 3 сарын 19 гэсэн батламжийг гардуулъя. Өчигдөр одоо аймаг сумын маань төлөөлүүлсэн Монголын залуу Марийн ээлжтэй холбооны маань гишүүд Баян-Улын аймгаа хуралдаж Сэргчэн нарыг салбарын дэргүүнээр өргөмжилж томилсон байгаа. Ингээд Сэргчэн нарыг ажил өдрөөс өдрөөр төгсөөрөө. За дээрээс нь манай энэ залуу ээлжтэй холбооны салбарын хийж хэрэгжүүлж байгаа ажил төрөлд манай гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн агентлаг бол дэмжиж одоо ингэж хамтарч ажиллаж байгаа. Би их хурлын гишүүн болсныхаа дараа хамгийн анх санаачилсан ажлуудын нэг бол хүүхдийн төлөө үндэсний газар, аймагт хүүхдийн төлөө төв гэдэг байсан энэ газрыг үйл ажиллагаа цараа хүрээгийн бол өргөжүүлье. Монгол улсад 26 жилийн дараа энэ залуучуудын агентлагтай болёо. Энэ Монгол улсын нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн асуудлаар үйлсэн төрийн агентлагтай болёо. Хүүхдийн төлөө үндэсний газрыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн агентлаг болгоё гэдэг энэ саналыг гаргаж энэ агентлаг бас байгуулагдчихсан түүхтэй ингээд Монгол төр 26 жилийн дараа залуучуудын гэр бүлийн асуудал хариуцсан үндэсний хэмжээний томоохон агентлагтай болсон юм аа. Тэгээд энэ агентлагийн маань хамт олон бидний ажил үйлсийг бас дэмжиж манай холбооны ерөнхий нарийн бичгийн дараагаар дамжуулан салбар холбооны хамт олон хүүхдийн морин уралдааны одоо хүүхэд хамгааллын одоо энэ хувцсыг бас ингэ дамжуулж өгсөн юм аа. Тэгээ дараагийн уралдаан наадам юмнуудаа зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг бас хангаж хамгаалж энэ стандартын хувцс хэрэглэлийг бас хэрэгжилж байгаарэ гэж ингэж одоо өгснийг одоо танд бас дамжуулж өгье. За гурав дахь бас нэг гол ажил байгаа. Энийг зохион байгуулахад манай Дулааны захиргааны станцын дарга Тэлүүгээр өрий байгаа үстэй. Тэлэггүй. байгаа байж өдөрөө. За тэлүүгээр өрий. За бас нэг нарчил Монголын өднөөний Баян-Улын аймгийн салбарын дарга Төрийн банкны захирал аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Жанузайхаа өрий. Бид бүхэн очсон аймаг болгондоо нэг залуу малчиг сонгон аваад тэр залуу малчныхаа ажил амьдралыг дэмжиж нэг 50 эм төлгөөр ажил амьдралд нь дэм болёо гэж ингэж ханд өргөж байгаамаа. Тэгээд энэ залуу малчнаа бол бид нар яриад хүн бол сонгосон. Тэгээд 21 аймгийнхаа 20 аймагт нь бол 50 эм төлөг өгж байгаа. Өмнө Говь аймагт бол их хурлын гишүүн, их хурлын гишүүн санаачлаад үндсэндээ 15 хурдан адуу өгчөө гэдэг. Битээр бол 15 сумдаа нэг өгсөн. Бусад аймагуудад бол 50 төлөг одоо гардуулж өгöd явж байгаа. За яг энэ хоноо бол 4 сарын 15-ны өдөр Монгол орн дээр салбар холбоот маань дамжуулан хүргэх юм учиртай. Тэгээ энэ одоо аймгийн 50 төлгийг энэ залуу малчтай дэмжих аяны хүрээнд дэмжиж манай хэлээгүй бол 25 төлгийг нь
одоо өөрөө санхүү хөрөнгөний шийдэж ингэ шийдэж өгч байгаа. Манай нийгмийн арчил Монголын оюутны холбооны маань тэргүүн, салбарын тэргүүн Жанузбах маань 10 төлгийг одоо шийдэж өгье гэж ингэ шийдсэн. Тэгээ үлдсэн 15-ыг бол салбарын тэргүүн сэргчэн дарга бол холбооныхоо тэргүүлэгчтэй явж байгаа шийдъя гэдэг. Бүгдийнхээ нэг залуу малчин ингэ 50 эмэд төлөв 4 сарын 15-нд тохируулсан. Тэгээ сагсаасан Жамбек гэж энэ залууг одоо сонгосон байна. За гараад ирээ. За тэгээд нутаг усандаа бас одоо айлын малчин хийж байгаа. Тэгээд мал зэрэгтэй болоод өөрөө өсгөж үржүүлээд өнөөдөр бас нэг 100 гаруй толгой малтай болчихсон. Ингээд ажил амьдралын төлөө зүтгэн яваа. 3 хүүхэдтэй их нэртэйг амбал давуулаа амьдардаг энэ залуу малчиндаа нутгийн 100 олон залуучууд маань ярилцаад нэг залуугаа дэмжээ. Тэгээд нэгдэж нэгнээ дэмжиж хамтдаа хөгжиё гэдэг. Ингээд нөхрийгөө сонгосон байнамаа. Ажил амьдралд нурам зориг өгч Монгол хөдөө эзэнтэй байж байгаа Монгол залуу малчнаа дэмжиж сайн сайхан эрүүл мэндийг хүсэн алан мэндийг төсөөлчихъя. За энэ хөө одоо батламжийг холбооны ерөнхий нэрийн бичгээр профессор даргаыг хандуулж хэлж байна. За тэгээд бас нэг залуу эмчээ бас шагная гэдэг энэ Монголын залуучуудын холбооны хамт олон маань өөр Хангай аймгийн бидний хийжсэн ажил арга хэмжээ ерөнхий нэрийн бичгийн дарга анх чаргал дэргүүтэй хүмүүс ирж уулзаад аймаг болгоно нэг залуу эмчийг нэг багшийг энэ шагнараа гэсэн. Өнөөдөр бол баян үлгэдэн нэг эмч шагнал гаруулсан юм аа. За танд нэг за сайн байна уу? Баяр хүргэе. Хоёул нэг зураг. Тэгээд таахныг ад зэрэглэгийн сайн хүмүүний хүсье. Тэгээд Монгол улсын нэрт яруу найрагч улс төр нийгмийн нэр зүтгэлтэн очирватын дашвалбарын одоо хүргэн хүү энэ жилийн болор самын 3 дугаар ойрын шагнал Өвгөн баяр найзынхаа зааж өгсөн дөрвөн мөртийг хэлье гэж бодож байна. Энэ зүрхний минь ард тал бол анд найз минь билээ. Энэ зүрхний минь өвөн тал бол амраг хайр минь билээ. Энэ зүрхний минь тэн хагсан бол ав ижээ минь билээ. Энэ л зүрх минь тэр жигтэй их орон Монгол минь билээ. Монголчууд хүмүүст сайн сайхан бүгдийг өсөөрөө. Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар нэг бол мал аж ахуйн салбар юм а. Нүүдэлчин ахуйн соёлын гол эзэд болсон малчид тэр дундаа залуу малчдыг дэмжих аяныг санаачилснаар сүүлийн жилүүдэд дараалан болсон ган, зуд болон нийгмийн бусад олон хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжих, амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход энэхүү аяны гол зорилго оршиж байгаа ажээ. 2010 он хөгжим үжигийн коллежийг дөөрөнд дулаачийн бослол мэрэгжил. Бид эмэн дээр бичигдсэн тоог ямар утгатай, ямар анхааруулгыг илэрхийлж байгааг тэр бүр мэддэгвэ. Тэгвэл эдгээр тоон хэтрүүлэн хэрэгжилж болохгүй, зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэн гэх мэтээр анхааруулдаг байна. Тиймээс эм уухын өмнө эмэн дээр бичигдсэн тоог ажиглаж, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй юм байна. Одоо та бүхэнд ямар дугаартай эмийг ямар үед хэрэглэж болохгүй талаарх зөвлөгөөг хүргье. Біз дәрілерге жазылған сандардың қандай мағынада екеніне мән бермейміз. Олай болса, бұл сандар шеттен тыс керектенбеу, тек дәрігердің нұсқауымен керектену дегенді білдіреді екен. Сондықтан дәріні керектенер алдында жақсылап танысып, дәрігердің нұсқауы бойынша керектенген дұрыс екен. Енді сіздерге жеткізетін хабарымыз қандай дәріні қалай керектену жайында болмақ. Бид эмэн дээр бичигдсэн тоог ямар утгатай, ямар анхааруулгыг илэрхийлж байгааг тэр бүр мэддэгвэ. Тэгвэл эдгээр тоон хэтрүүлэн хэрэгжилж болохгүй, зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэн гэх мэтээр анхааруулдаг байна. Тиймээс эм уухын өмнө эмэн дээр бичигдсэн тоог ажиглаж, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй юм байна. Одоо та бүхэнд ямар дугаартай эмийг ямар үед хэрэглэж болохгүй талаарх зөвлөгөө хүргье. 1 дугаартай эм. Нойрмог байдалд оруулах талтай ийм шинж тэмдэг илэрвэл машин жолоодох, суур машин ажилуулахаас зайлсхийх хэрэгтэй. 2 дугаарын эм. Эмийг хэрэглэх үедээ согтууруулах дундаа бүх хэрэгэл. 3 дугаарын эм. Зөвхөн сүү төмрийн бэлтгэл зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй. 4 дугаарын эм. Зөвхөн эмчийн заавараар хэрэглэхээ болно. 5.
Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ. 6. Уг эм шээсний өнгө хувирна. 7. Эмийг галаас хол хадгална. 8. Хилэн дээр тавьж хэрэглэнэ. 9. Хоногт 8-аас илүү шахмал хэрглэж болохгүй. 10. Хоногт 3, 7 хоногт 6-аас илүү шахмал хэрглэж болохгүй. 11 дугаарын эм хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ. 12 дугаарын эм өлөн үед эсвэл хоол идэхээс 1 цагийн өмнө хэрэглэнэ. 13 дугаарын эм багаар түрхэх, дусаах. 14 дугаарын эм эмийг уухаас өмнө сэгсэх хэрэгтэй. 15 дугаарын эм ууж хэрглэж болохгүй. 16 дугаарын эм тодорхой хугацааны дараа хэрглэж болно. 17 дугаарын эмийг хэрэглэхдээ их хэмжээний ус уух юм байна. Эрхэм үзэгчдээ, саяын телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргилцаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсөлд маргааш өдрийнхөө өрний зурхайг хүлээн авч үзнэ. Құрметті көрермендер, саяын телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің өргізлік жаңалықтарын сіздерге жеткізді. Жаңалығымыздың соңында сіздер ертеңгі жұлдызнамамен таныс болыңыздар.